яг үндэ байгаль дэлхий бол чигтэйхэн бидний чихэр бичээнэр нэг дутаад байхгүй л те. Бид нар сүйдлэхгүй байх нь чухал. Одоо жишээлбэл би энэ өмнө говь бид нарт харж байлаа. Сайхан агуу гүмхэрүүлээд хайцсан гэх мэт их тийм богино ухаантай зүйлийг бид нар хийх нэлбэг болжээ. Тэгээ бидний үйлдэл хүнээс хамааралтай үйлдэл байгаль дэлхийд нөлөөлдөг. Үний гарцаагүй. Харсаар адил олон зам хэрсээр байгаа л нэг сайхан хөндөй талыг улаанаар эргүүлэхийг бид нар харж ил байсан. За ил жуулчлаар явж байгаа хүмүүс ч гэсэн хээрийн төмөр тавих, буусан газараа өчнөөн хог тавиад л явах. За урд бол монголчууд бид нар байгалыг хүндэлдэг, хайрладаг байсан. Тэгээ энэ суурь нь бол Бурхны шнаас ухсаатай нь бол илэм. Бид нэр энэ байгаль дэлхий байж ш түүн дээр оршдог, түүнд шүтэж амьдардаг. Тэгэхээр бид нар байгалаа хүндэлнэ гэдгийг боддоор хэмээр байгаа. Зүгээр нэг бургас юм уу, нэг цэцэг хамаагүй зулгайхад л өрн өвддөг л ийм хүмүүжлэр урд бол бид нар хүмүүжлээ шүү дээ. Одоо энэ хүмүүжил яасан юм бөө мэд. Хөдөө орон нутгийн иргэд хүртэл байгаль орчноо огт хайрлахгүй ийм ухрам өчд байх харагдаад байна л. Тэгэхээр за Бурхны шнээ тайлбараар бол энэ чинь хамаагүй байгаль орчинтойгоо харьцах юм бол лусын хорлол бол лусын хорл гэдэг. Их л айхтар л гэдэг шүү дээ. Тун амаргүй гэдэг. Өвдөн, осол аваар болно. Тэгэхээр энийг тооцооч. Тэгээд усын хорлоор айлхаас илүүтэйгээр байгаль гэдэг нь сайхан зүйл шүү дээ. Үнийг хайрлах хэрэгтэй шүү дээ. Үр хүүхдээ үлгэр дуурайл үзүүлмээр байна. Тэгэхээр байгалыг хайрлая. 100 цаг аялахтай, хариуцлагатай зөв аялъя л гэж уриалъя та. Биднэрт, бидний ирээдүйд, танд, над хэрэгтэй юм. Хамгаалсан байгаль бидний ирээдүй.